За сайн бацхан. За 2 жилийн өмнө пэйжээ хэрхэн нээх вэ гэсэн агуулгатай контент бэлдэж оруулж ирсэн. За гэтэл бол ер нь бол ямар ч програмын хувьд байнгын өөрчлөлтүүд болж идэг. За ингээд сүүлийн үед тэрхүү бичлэгийг үзсэн хүмүүс маань яг дагаад пэйжээ хийх гэсэн чинь өөр байгаад байна гэсэн санал хүсэлтүүд ихээр ирж байгаа. Тэгэхээр би шинжилсэн байдлаар энэхүү контент хий гэж бодож байна. За та бүхэн энэхүү шинэ контентыг дагаад пэйжээ өөрсдөө нээх юм боломжтой болох юм аа. За ингээ юуны өмнө бол бид нар пэйжээ нээхийн тулд энэ тог дээр дарддаг шүү дээ, та бүхэн санаж байгаа. За ингээд create new profile of page гэж сонгоно. За түүний дараа бид нар public page гэдгийг нь сонгоно. За public page-ийг сонгоод next товчон дээр дарна. За ингээд get started гэсэн товчон дээр дарна. Та бүхэн санаж байгаа. За түүний дараа бид нар page-тэй нэр өгнө. Пэйжтэй ер нь бол нэр өгөхд бол мэдээж байгууллагынхаа нэрээр нэр өгөх боломжтой. Эсвэл брендийнхээ нэрээр ч гэдэг юм уу. Эсвэл жижигхэн бизнесүүдийн хувьд бол танай хэрэглэгчид бизнесийг чинь юу гэж хайж болох вэ? Тэр түлхүүрүүгээр хэрв пэйжийнхээ нэрийг нэрлэж юм бол хайлтанд гарч ирэх магадлал өндөр байдаг. За миний хувьд өнөөдөр кофе шопын пэйж нээх гэж байгаа гэж төсөөлж энэхүү бичлэгийг хий. За тийм учраас кофе оргил гэсэн нэр өгчий. За категорийн хувьд бол бид нар танай бизнес ямар төрөлд ангилд хамаарагдах вэ? Тэрийг сонгож үз. За жишээл кофе шоп гэдэг. За энийг бид нар зөв оруулж өгөх юм бол энэ төрөлтэй холбоотой, одоо өөрөөр кофе шоптой холбоотой хайлтуудад манай пэйж дээгүүр гарч ирэх магадaltaй болдог. Тэгэхээр энд бол энэ категорийг зааж өгч ивэл зүгээр байдаг. За энэ дээр байгууллагынхаа талаар эсвэл бизнесийнхээ талаар товч танилцуулга оруулна. За хэдэрхий урт байх бол шаардлагагүй. За миний хувьд бол энэ тестинг пэйж хийж байгаа учраас би энд зүгээр тайлбар гээд биччихье. Та бүхэн энэ дээр бизнесийнхээ талаар товч өгөөд тодорхой ямар үйл ажиллагаа эрхэлдгийг, хэрэглэгчд ямар үнц нөгдгийг тэрийг бичиж өгвөл илүү тохиромжтой байна. За ингээд create page дээр дарнаа. За энд хэрэг вебсайт бол вебсайтаа оруулна. За энд утасныхаа дугаарыг оруулна. За мэдээж энэ дээр бол Монголын одоо 976 гээд кодыг нь оруулж өгөх хэрэгтэй болно. За Mongolia гэх тийм ээ. За ингээд утсаа оруулаад өгчин. За түүний дараа бид нар энд хэрэг имэйл хаяг байгаа бол имэйл хаягаа оруулж өгнө. За энд хаягаа оруулж өгнө. За Чингэлтэй дүүрэг 3 дугаар хороо гэдээ оруулж. За энэ дээр хотоо оруулж өгнө. За хотоо оруулж өгöd. За энэ дээр танай бизнес ямар цагуудад ажилладаг талаар ойлголт өгөх зорилготой. За энэ дээр дарж байгаа бид яг ямар цагуудаар ажилладаг. Тэр цагаа за 8-аас жишээлбэл 8 цагаас 18 цаг хүртэл ажилладаг. За ингээ өдрөөр нь ингээд оруулаад өгчнө. За байнгын одоо ингээ нээлттэй жишээлбэл онлайн дэлгүүр бол байнгын нээлттэй ээж идэг гэдэг энэ сонголтыг сонгож болно. За ингээд үргэлжлүүлэх товчон дээр дарна. За хамгийн ихний гол мэдээллүүдийг оруулсны дараа бид нар
За хамгийн ихний гол мэдээллүүдийг оруулсны дараа бид нар энд cover зураг гэж юм оруулж ирдэг. Cover гэдэг. За энэ баггүй хэмжээний ач холбогдол үзүүлэх хэрэгтэй. Учир нь бол танай бизнесийг хайж байгаа хүмүүс хамгийн түрүүнд нүдэнд нь харагддаг хэсэг учраас энд ач холбогдол үзүүлэх хэрэгтэй. Харагдах байдал нь боломжийн байх хэрэгтэй. Танай бизнесийг дүгнэх хамгийн ихний зүйл учраас. За тэгэхээр хүн болгон мэдээж Photoshop дээр ажиллах чадваргүй хамгийн богино хугацаанд амархан аргаар хэрхэн одоо cover-ыг илтэх боломжтой вэ гэдэг. За хвчлэн бид нар бол Canva-г ашигладаг. За миний хувьд бол Photoshop-ыг ашигладаг. За энэ дээр бид нар coffee shop, Facebook cover, coffee гэд хайлтаа. Тэгэх юм бол одоо ийм сонголтууд гарч ирж байна. За жишээлбэл энийг сонгоё гэвэл бид энийг сонгоод за энэ дээрээ дараад ингээд энийг одоо өөрчлөх боломжтой. За энэ дэр бичдэг ч юм уу. За энэ дэр жишээлбэл кофетэй холбоотой юм дүрсүүд хайж олж оруулж ирдэг ч юм уу ингээд. Иймэрхүү байдлаар ажиллах боломжтой. За ингээд cover бэлдсэн тохиолдолд бид нар энийгээ татаж авна. Татаж авахын тулд download төвчин дээр дараад за ингээд татаад авчна. За татаж авсныхаа дараа мэдээж бид нар энэ дээр cover гэдэг дээрээ сонгож агаад оруулна. За жишээлбэл энийг за ингээд аргагүй байдлын нэгүр тохируулж өгöd. За ингээд next төвчөн дээр дарчаа. За манай cover иймэрхүү байдлаар орж ирсэн байна. За үүний дараа WhatsApp-тай бол бид нар WhatsApp-аар мөн холбогдох боломжтой. За би энийг алгасан. За ингээд үүний дараа найзуудаа өрөх хэрэгтэй. Яа гэвэл хэрэг танай найзууд танай бизнесийг мэддэг бол танай өөрийн чинь хийж байгаа ажлыг дэмжих хамгийн одоо магадaltaй хүмүүс. Тэгэхээр таны оруулж байгаа одоо контентууд дээр лайк дарах магадaltaй хүмүүс учраас найзуудаа орж оруулж явах. Бид нар энэгээр ингээд сонгоод тодорхой хүмүүсүүдийг оруулж ирж болно. Эсвэл одоо select all гэж байгаа бүгдийг нь ураад оруулаад ирэх юм боломжтой. За ингээд найзуудыгаа урьдчилаа. За энэ дээр бол ямар нэгэн пэйжтэй холбоотой мэдэгдэл надад ирж явах хэрэгтэй юу гэх юм бол энийг бид нар идэвхжүүлнэ. За ингээд үргэлжлүүлэх төвчин дээр дарна. За түүний дараа бид нар за одоогийн байдлаар манай пэйж иймэрхүү байдалтай харагдаж байна. За энэ дээр мэдээж лого оруулах хэрэгтэй болно. За мөн логогоо бид нар Canva дээр бэлдээд оруулах боломжтой. За Canva дээр бид нар бас лого кофе гэдэг хай кофетэй холбоотой лого. За энийг бид нар сонгож аваад логоо оруулъя гэж бодож. За мөн share гэд download төвчөн дээр дараад ингээд
богинохон хугацаанд кофе шопынхоо одоо логог ингээд бэлтчих боломжтой. За та бүхэн ч гэсэн өөрсдийнхөө бизнестэй холбоотой логог бэлдэх боломжтой гэдэг нь ойлгомжтой. За ингээд бид нар логогоо солихын тулд энэ дээр дараад за апдот фото гэж дараад за манай лого ороод ирсэн байна. За логогоо сонгоод за томруулах шаардлагатай бол бид нар ингээд томруулж жижигрүүлэх боломжтой. За ингээд save гэдээ дарчих юм бол лого маань пэйжтэй ороод ирнэ. За лого ороод ирсэн cover боломжийн cover маш богинохон хугацаанд бид нар бэлдлээ. За үүний дараа бидний хийх ёстой зүйлүүд бол энэ нөгөө мессеж гэсэн товч оруулж action button гэж ярьдаг л да. За тэрийг оруулж ирээ. Өөрөөр хэлбэл танай бизнесийг сонирхсон хүн ямар нэгэн байдлаар уцаар ярих боломж олгодог ч юм уу. Эсвэл манай вебсайтаар зочлоорооч гэдэг юм уу. Эсвэл одоо send message гээд мессеж бичих боломжийг олгодог ч юм уу. Call now-ыг бид бас ашиглаж болно. За мөн одоо ресторант старт ордер гээд захиалга өгөх ч гэдэг юм уу. За онлайн дэлгүүрийн хувьд бол view shop гээд энэ товчон дээр дарахаар манай онлайн дэлгүүрийн вебсайт руу зочилдог байдлаар тохируулж болно. За жижиг хэмжээний бизнесүүд бол ер нь бол call now send message-ийг тохируулж өгвөл хамгийн тохиромжтой. За send message гээд оруулж ирээ. За тэгэх юм бол next товчон дээр дараад хадгалах товчон дээр дарнаа. За энд манай send message маань ороод ирсэн байгаа. За мэдээж веб манай пэйжээр зочилж байгаа хүмүүст тэр мессеж бичих товчон маань харагдана. За түүний дараа бол бид нар Instagram-аа бас холбож өгөх боломжтой. Connect Instagram гэдэг. За Connect account гэдэг. Өөрөөр хэлбэл хэрэв Instagram-ийн аккаунт бол та энэгээр холбож өгөх юм боломжтой болно. За ингээд confirm гэх юм бол энд Instagram-ийнхаа хаягийг оруулж өгөөд тэгэд холбочих боломжтой болно. Ингэснээр Instagram-д оруулсан постуудаа одоо нэг Facebook дээр boost буюу одоо сурталчилгаагаар олон хүнд харагдуулах юм боломжтой, boost хийх боломжтой болдог юм аа. Тэгэхээр хэрэг Instagram-д бол Instagram-аа холбож явах нь зүйтэй юм аа. За түүний дараа бид нар Instagram-аа энэгээр холбож өгөх боломжтой. За одоогийн байдлаар манай оруулсан мэдээллүүд иймэрхүү байдалтайгаар харагдаж байна. За add feature гэдэг дээр бид нар танай бизнесийг илэрхийлэх зургуудыг оруулж өгч болно. Ажлын байранд зурагч юм уу, ажилтнуудын зурагч байт юм уу, аль болох тийм ихтгэл төрүүлбэрс тиймэрхүү зургуудыг оруулж ирвэл зүгээр байдаг. За жишээлбэл энэ хоёр зургийг оруулаад за иймэрхүү байдалтаар орж. За энэ дээр нь юу гэдгийг зургатайгаа холбоотой нэрээ энд оруулаад ирнэ. За ингээд хадгалах товчон дээр дарнаа. За ийм байдалтайгаар орж ирсэн байна. За ийм байдалтайгаар харагдах юм байна. За түүний дараа өдөр меню оруулж ирэх боломжтой. Өөрөөр хэлбэл менюгээ хэрэглэгчдэд яаж үзүүлэх боломжтой. За меню оруулж ирэхин тулд өөрөөр хэлбэл кофеныхаа менюг
гэсэн үгтэй. Эсвэл ресторан ажилладаг бол рестораны меню. За меню дээр дараад энэ дээр менюгээ эхлээд зураг байдлаар бэлтгэсэн байх хэрэгтэй. За жишээлбэл меню гэдэг энд байж гэн. Open гэдэг. За менюгээ ингээд оруулаад ирнэ. За ингээд хадгалах товчтой тарчин меню орж ирнэ. За түүний дараа бид нар энийг идэвхжүүлж өгнө. Өөрөөр хэлбэл тухайн кофе шоп захиалга өгөх боломжтой. За энэ хаягаар нь хүргэлт хийдэг бол энийг идэвхжүүлж өгнө. За энэ дээр одоо жишээлбэл 1 км-ийн радиус дотор бид нар хүргэлт хийнэ гэсэн хийдэг бол энд 1 гэж оруулж өгнө. За энэ жишээлбэл хамгийн багадаа $5. За энэ мэдээлүүд энд гарч ирж байгаа харагдаж байна. Хамгийн багадаа $5 захиалга хийгдсэн тохиолдолд хүргэлт хийдгээ гэсэн агуулгыг оруулж өгнө. За хүргэлт үнэгүй байвал энэгээр тохируулж өгнө. За тогтсон хэмжээтэй бол энэгээр заагаад өгчнө. Delivery $1 гэдэг ч юм. За ингээд 1 км-ийн радиус дотор хүргэлт хийдэг. За хүргэлтийн зардал төлбөр бол $1 байдаг. За хамгийн багадаа $5 захиалга дээр хүргэлт хийдгээ гэсэн ийм агуулгыг оруулж ирлээ. За ингээ хадгалах товчид дээр дарна. За танах хэрэг ресторан биш ч гэдэг юм уу, эсвэл кофе шоп биш бол заавал меню оруулах шаардлагагүй. За меню QR код бид нар бас авах боломжтой. За энэ кода download хийгээд татаад авчих боломжтой. За тэгээд QR код ширээн дээрээ байрлуулах юм бол танаа хэрэглэгчид QR кодыг уншуулахад меню нь гарч ирэх юм боломжтой болно. За эсвэл QR код хэвлээд авчих боломжтой. За ингээд менюгээ бид нар оруулах юм боломжтой. За түүний дараа бид нар ер нь бол пэйж дээр ингээд ажиллаж байгаа тохиолдолд ингээд пэйж рүү орчдгийг шүү. Өөрийнхөө хувийн Facebook руу оръё гэвэл энэ заавал switch хийж солигддог байгааг анхаараарай. За өөрөөр хэлбэл би өөрийнхөө хувийн Facebook дээр орсон байжгаад буцаад одоо пэйжээ шалгахаар бол энэ пэйж рүүгээ дарж шилжиж байж одоо пэйж дээр ажиллах юм боломжтой болно. Энэ заавал switch хийж байгаараа гэдгийг анхааруулж хэлмээр байна. За түүний дараа бид нар энд бид нар зургууд оруулж ирсэн, мэдээллүүд оруулж ирсэн. За түүний дараа бид нар CMO төвчөн дээр даржгаад за энэ дээр дараад за түрүү хэлсэн вебсайттай холбож өгөх боломжтой. За сошиал бусад одоо сошиал сувгуудаа мөн холбож өгөх боломжтой. За жишээлбэл Instagram ийм хаягтай Instagramд бол за Instagram-аа оруулж өгöd хадгалах товчтой дарах юм бол за ингээд Instagram-аа оруулаад ирж болно. За түүний дараа бид нар за хэрвээ манай пэйж рүү зочилж байгаа хүмүүст пэйж маань яаж харагдж байна гэдгийг шалгахын тулд бид нар view as гэд дараад за манай пэйж рүү зочилж байгаа хүмүүст пэйж маань иймэрхүү байдалтай харагдах нэ. За ингэж шалгаж болно.
За зочилж байгаа хүмүүсийн харах горимоос гарахын тулд бид нар энэ дээр дараад гарч болно. За ингээ үүний дараа хамгийн түрүүнд хийх ёстой зүйлүүд бол эхний постоо оруулнаа. За эхний постоо оруулахын тулд бид нар за энэ дээр бол постоо оруулна. За мэдээж энд зураг оруулж өгнө. За постынхоо зургийг мөн Canva-аар бид нар бэлтжих боломжтой. За жишээл энэ зургийг оруулаад за энд тохиромжтой тайлбараа бид нар оруулаад за emoji дүрс өдр оруулах бол энэгээр оруулаад за ингээд пост оруулж ирнэ. За пост юм байдлаар тайлбар хэсэг бол товч өгөө тодорхой байх хэрэгтэй. Тайлбарынхаа дээгүүр хэсэгт хамгийн чухал гэсэн мессеж байрлуулах хэрэгтэй. Тэгвэл зургийн чанар мэдээж чухал байдаг. Зургийн чанар эсвэл дүрс үйлчлэгийн чанар пост оруулсны дараа бид нар хамгийн чухал гэсэн тохиргоонуудыг та бүхэнд үзүүлээ. За үүний тулд бид нар settings руу ороод за page setup гэдэг руу орно. Page setup руу ороод за энэ дээр бид нар пэйжийн нэрээ өөрчлөх боломжтой. Гэхдээ ойр ойрхон олон удаа нэр солихыг Facebook бол хязгаарладаг. Тэрийг анхаарах хэрэгтэй. За нэр энэ дээр солих боломжтой. За page access гэдэг дээр бид нар таны пэйжийг өөр ажилтнууд удирдах хэрэгтэй гарах юм бол энэ дээр тэр хүмүүст эрхт нээж өгнө. За жишээлбэл байнгын одоо пост оруулж явах хүн байдаг ч юм уу. За эсвэл буст хийж явах ч байдаг юм уу. Эсвэл ямар нэгэн маркетингийн ажилтай хамтарч ажилласан тохиолдолд тэд нар таны пэйж рүү хандаж пост оруулдаг ч юм уу, сурталчилгаа хийдэг ч юм уу. За эсвэл хүмүүсийн ирж байгаа комментэд ч байдаг юм уу, мессеж хариулт өгөх тэр боломжуудыг бид нар энэ хэсгээр оруулж өгөх юм боломжтой болно. За бид нар add new гэж дарж агаад за next орчин дээр дараад за энэ дөр бол тухайн хүнийхээ нэрийг бичгээр гараад ирнэ. За ингээ энэ хүнд ямар хэрэг олдох вэ гэдэг дээр бид нар энэ дээр жишээл за контент байнга оруулж авах, контент хийх, устгах тэр боломжуудыг нээх бол энийг за ямар нэгэн мессежид хариулт өгч явах үүрэгтэй хүн бол энэ эрхийг нээж өгнө. За эсвэл одоо комментэд хариулт өгөх ч гэдэг юм уу. За эсвэл сурталчилгаа хийж явах гэсэн ингээд эрхүүдийг give access товчон дээр дарах юм бол за тэр хүнд хүсэлт очин. За тэр хүн хүлээгээд авах юм бол эдгээр үүргүүдийг таны пэйж дээр хийж явах юм боломжтой болно. За хараад байхад зарим хүмүүс өөрийнхөө пэйж рүү нэвтэрдэг нууц үгийг өгөөд тэр хүмүүст одоо ажиллах боломжийг олгодог тийм дутагдал байдаг. Ямар нэгэн байдлаар өөрийнхөө нууц үгийг ямар ч хүнд өгөх болохгүй. За бид нар энэ ажилтнуудтай ч гэдэг юм уу тэдэрт бол энэ хэсгийг ашиглаж ийм пэйж удирдах юм боломжийг олгодог юм шүү гэдгийг хэлье. Түүний дараа бид нар буцаад за professional dashboard руу орж үзье. За professional dashboard руу бид нар inbox хэсэгтэр бид нар танай бизнес хэрэг одоо танай пэйж
их контент оруулаад хүмүүсийн анхаарлыг татаж чадах юм бол сонирхол төрдөг. За сонирхол төрсөн хүмүүс танай байгуул руу мессеж бичдэг. Тэр ирж байгаа мессежэд дор нь хариулт өгөөд авах юм бол тэр хүмүүс борлуулалт болох магадлал өндөр байдаг. Хариулт өгөх хугацаа алсрах тусмаа борлуулалт болох магадлал багасдаг. Тэгэхээр бол мессеж ирсэн тохиол тэр мессежэд дор нь хариулт өгж гин гэдэг чухал байдаг. За тэгэхээр дөнгөж одоо пэйж эхлүүлж байгаа хүмүүсийн хувьд бол дор нь хариулт өгөхөд хүндрэлтэй яж магадгүй. Тэгэх юм бол энэ автомашн гэдгийг ашиглаж автомат хариулт үүсгэж болно. Одоо жишээл instant reply гэж бид нар ихэнх ашигладаг. За энийг идэвхжүүлж өгөөд, за энийг идэвхжүүлж өгөөд, за энэ дээр бид нар тэр хүн манайх руу мессеж бичих юм бол ийм хариулт өгнө гэсэн мессеж энэ дээр оруулаад өгчнө. За өөрөөр хэлбэл энийг Монгол дээр сайн байна уу? Болно. Гэдэг ч юм уу. За эсвэл одоо ямар мэдээлэл өгөх хэрэгтэй вэ? Тэр хамгийн чухал гэсэн мэдээлэл өгдөг ч юм уу. Тэр мэдээлэлээ оруулаад өгчнө. За түүний дараа бид нар мета бизнес руу ороод контент руу орж агаад за энэ хэсгээр бид нар постуудаа бэлдэх боломжтой. За энэ хэсгийн дээр постоо бэлдснээр ямар давуу талтай юм гэхээр за жишээлбэл би постоо энэгээр бэлдэж үзүүлье. За 6 энэгээр оруулаад ирнэ. За тайлбар текст энэгээр оруулаад ирнэ. За хамгийн гол зүйл нь бол энэ хэсгээр энэ контентыг хэдэн цагт оруулахыг тохируулж өгөх боловчтой. За ингээд хуваар оруулж өгснөөр за одоо жишээл өнөөдөр 4 цагт нэг пост хийгдэх юм байна. За маргааш 8 цагт пост хийгдэх юм. Гэвчлэн ингээд 7 хоногоор нь бүх оруулах постуудаа бэлдээд өгч болно. За энийг энэ мета бизнес хэсгээр тохируулж өгд юм аа. За ингээд пэйж нэхтэй холбоотой хамгийн чухал тохиргоонуудын талаар өнөөдөр та бүхэнд үзүүллээ. Пэйж нэх, пэйж хөгжүүлнэ гэдэг бол эдгээр хийх зүйлүүд хийхэд бол тийм хэцүү биш. Эдгээр зүйлийг бол 10 минут, 5 минутын дотор л хийх боломжтой. Хамгийн гол зүйл бол контентэд тогтмол оруулж явах явдал байт юм аа. Контент оруулахдаа англи сурталчилгаа агуулгатай контент гэхээс илүүтэй танай хэрэглэгч юу үн цэнтэй байдгийг, танай хэрэглэгч ямар асуултууд байнга асуудгийг, тэр асуултанд хариулт өгсөн контентууд ихээр хийж ивэл танай контентын хандлт нэмэгдэх тусмаа контентын тархах чадвар сайн байна. Контентын тархах чадвар сайн байх тусмаа
бага зардлаар илүү олон хүнд хүрэх юм боломжтой байд юм аа. За анхаарал тавьсан хувьд баярлалаа. Асуух зүйл байвал та бүхэн комент хэсэгт асуултаа асуугаарай.